За сайн байцгаана уу? Бүгдээрэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр бүгдээрээ эрчүүдийн төрөв булчирхайн томрлын үед ямар эмчилгээ хийдэг вэ гэдэг талаар, за тэр тусмаа ямар төрлийн мэс ажилбаруудыг хийдэг вэ гэдэг талаар мэдэж авцгаая. За тэгэхээр ерөнхийдөө бол төрөв булчирхай томорсон үед эмийн эмчилгээ болон мэс заслын эмчилгээ гэж хийдэг. Эмийн эмчилгээний хувьд бол хоёр төрлийн эмийг уудаг гэж ойлгож болно. За тэгэхээр ямар хоёр төрлийн эмийг яах зорилготой угаад байгаа юм гэхээр, за эхний эм нь одоо хэмжээгээрээ томорчсон байгаа төрөв булчирхай нь хэмжээг нь жижигрүүлэх зорилгоор уудаг. За хоёр дахь эм нь давсгны хүзүүний булчин, за төрөв булчирхай булчин суллаж өгөх зорилгоор уудаг. За ингэж суллаж өгснөөр одоо нөгөө хүнийгээ шээхэд хэлбэр болгож одоо шээсний талаас гарч байгаа зовируудыг бид нар багасгаж өгдгөө гэсэн үг. За ингээд эмийн эмчилгээ хийгээд ямар ч үр дүнгүй тохиолдолд одоо мэс засал эмчилгээ хийдэг. За тэгэхээр төрөв булчирхайн томрлын үед ямар мэс ажилбаруудыг хийдэг гэхээр, за мэдээж нээлттэй мэс засал буюу одоо хэвлийн хүндийг нээжээж хийгддэг мэс засал, робот мэс засал, дурангийн мэс засал зэргийг хийдэг. Сүүлийн үед бол ерөнхийдөө дурангийн мэс заслыг ихэнхдээ хийдэг болсон. За тэгэхээр төрөв булчирхайн томрлын үед орчин үед одоо дэлхийн улс орнууд ямар төрлийн дурангийн мэс ажилбаруудыг хийж байгаа вэ гэдэг талаар би та бүхэнд танилцуулъя. Монголд хийгдэж байгаа нь бас цөөхөн байгаа. Зарим нэг нь Монголд ерөөсөө хийгдэхгүй байгаа учраас би тухайн мэс ажилбарынхаа англи нэрийг хэлээд араас нь та бүхэнд маш ойлгомжтой товчхон тайлбарлаад явуучих. За нэгдүгээр TURP гэдэг мэс ажилбарыг хийдэг. За энэ TURP гэдэг мэс ажилбар маань ерөнхийдөө дэлхийд дахинд хамгийн удаан хийгдсээр ирсэн, одоо ч гэсэн маш ихээр хийгддэг дурангийн мэс засал байгаа. За үүнийг яг яаж хийдэг вэ гэхээр, шээсний сүгээр дуран оруулаад, за дурантайгаа тусгай рупийг холбож өгдөг. Энэ рупд маань одоо өндөр давтамжтай гүйдэл үүсээд үүгээрээ бид нэр одоо томорчихсон байгаа төрөв булчирхайны эдийг хусаад авчдаг гэсэн үг. За ингээд бид нар томорчихсон байгаа төрөв булчирхайны эдийг хусаад авчхаар шээсний сүгээ тал талаасаа дараад исэн эдүүд маань байхгүй болчхоор тухайн хүн маань одоо чөлөөтэй шийнэ гэсэн үг байна нь шүү дээ. Шээсний талын ямар нэг зовир илэрхгүй гэсэн үг. Хоёр дахь хамгийн хийгддэг мэс засал бол одоо холеб мэс засал гэж байдаг. За энэ холеб гэдэг маань холиум гэдэг лазерыг ашиглаж хийдэг. Өөрөөр хэлбэл бид нэр лазер ашиглаад төрөв булчирхайн томорсон хэсгийг авдаг гэсэн үг. Тэгээд энэ мэс ажилбар маань бас давуу тал ихтэй байдаг. Ямар давуу тал байдаг вэ гэхээр, төрөв булчирхайн томрлыг чаавна, хажуугаар нь бид нэр цус тогтоох боломжтой байдаг. За мөн дээрэс нь хамгийн том давуу талуудын нэг нь, за та төрөв булчирхай хаалгаан тохиосон өмнө давсганда чулуутай байна гэдээ онцлогдчихсан бол, за өөрөө чулуутай байгаагаа мэдгүй байсан ч гэсэн тухайн дуран маань шээсний сүгээр ороод, за шээсний замд ерөнхийдөө чулуу байвал тэр чулууг авчдаг юм мэс ажилбар байгаа. Тэгэхээр энэ маш олон давуу талуудтай. Тэгээд төрөв булчирхайн томрлын одоо хэмжээнээсээ бол хамаарахгүйгээр хийгддэг. Бусад төрлийн энэ дурангийн хаалгаанууд бол төрөв булчирхайн томрлын хэмжээ заагаад өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл одоо хязгаарлагдмал байдаг гэсэн үг. За зарим нь 30 граммаас 80 грамм хүртэл томорсон байвал, за зарим нь 80-100 хүртэл томорсон байвал гэх мэт ийм хэмжээ заагаад өгчихсөн байдаг бол одоо энэ холеб мэс ажилбарыг хэмжээ хамаарахгүйгээр хийдэг. За өөрөөр хэлбэл төрөв булчирхай маань хэмжээгээр хэтэрхий том байсан ч гэсэн хийж болдог гэсэн үг байх нь байна. Дээр үед бол төрөв булчирхайн томрол хэтэрхий том байх юм бол нээлттэй мэс ажилбар буюу одоо хэвлийн хүндийг нээж мэс засал хийдэг байсан бол одоо үед энэ холеб мэс заслаар орлуулж бас хийдэг болчихсон. Ийм давуу талуудтай учраас одоо сүүлийн үед бас маш их хийгдэж байгаа мэс засал байгаа. За тэгээд энэ TURP болон холеб мэс ажилбарыг хийсний дараа одоо эрчүүдэд үүсдэг нэг гаж нөлөө байдаг. Энэ нь юу юм гэхээр, за хэвийн үед одоо бэлгийн харьцаанд ороод тухайн хүн маань дур тавихаар үрийн шингэн маань шээсний сүгээр гадагшаа цацрах ёстой байдаг. Гэтэл энэ хоёр мэс засалд орсны дараагаар тухайн үрийн шингэн маань гадагшаа цацрахгүйгээр буцаад хойшоо давсаг руу цацагдаад тэгээд шээсээр ялгардаг. За үүнийг манай эрэгтэйчүүд маш эмзэг хүлээж авдаг. Ягаад тэгэхээр бэлгийн харьцаанд ороод дур тавихаар нөгөө үрийн шингэн маань гадагшаа цацрахгүй байхаар надад тийм гой мэдрэмж байхгүй байна. Би тэр мэдрэмжийг авахгүй байна гэж хэлдэг. Тэгэхээр энэ хоёр мэс ажилбарыг хийхийн өмнө тухайн эмч маань одоо өвчтөндөө одоо иймэрхүү зүйл үүсдэг шүү гэдгийг бол хэлжээж ордог байгаа. Энэ маань бас тийм ховор тохиолдолд үүсдэг зүйл биш. Ерөнхийдөө нэлээд илбэг тохиолддог учраас маш сайн тайлбарлаж өгдөг байгаа. Гэхдээ энэ үрийн шингэн гадагшаа цацрахгүй хойшоо давсаг руу ороод шээсээр гарч байгаа энэ үзэгдэл маань
тухайн эмчийн ур чадвар, за тухайн хагалгаа амжилттай болсон амжилтгүй болсонтой бол ямар ч холбоогүй шүү манайхаа. Энэ яагаад үүсдэг вэ гэхээр хэвийн үед үрийн шингэн маань түрүү булчирхаа руу ороод одоо шээсний сүгээр гадагшилдаг бол нөгөө түрүү булчирхаа томорцсон эдийг ухаад хусаад авчгаар түрүү булчирхааны чинь доторх даралт нь ихсчдэг учраас түрүү булчирхаанд орж ирсэн үрийн шингэн маань хойшоо давсаг руугаа цацагддаг гэсэн үг байх нь байна. За үүний дараагаар түрүү булчирхаанд томорсон үед хийгддэг 3 дахь том мис ажиллбар нь Urolift гэж байдаг. За энэ Urolift мис ажиллбарын талаар маш их асуудаг, маш их судалдаг. Америкт бол ерөнхийдөө энэ Urolift-ийг маш их хийдэг. Яагаад энэ мис ажиллбарыг хүмүүс маш их сонирхдог. За Америкт маш их хийдэг вэ гэхээр энэ мис ажиллбар маань миний саяхан хэлсэн үрийн шингэн хойшоо давсаг руу цацагдаад шээстэй хамт ялгарнаа гэдэг зүйл бол энэ тохиолдолд үүсдэггүй учраас энэ мис ажиллбарыг хүмүүс хийлгэх маш дуртай байдаг. За тэгээд тухайн түрүү булчирхаан томролтой эрэгтэй хүн маань одоо би бэлгийн амьдралаа хэвийн авч явмаар байна. Би ингээ хэвийн байдалтай баймаар байна гэд дээрэс нь нас залуу хүн байх юм бол их мөнгө төлсөн ч хамаагүй энэ мис ажиллбарыг сонгож хийлгэе гэдэг хүмүүс маш их байдаг. За яг яаж хийгддэг гэхээр шээсний сүгээр дуран орно. Томорчихсон байгаа түрүү булчирхааг хоёр тишээ яраад одоо ийм металл утсаар тэлээд өчтдөг гэсэн үг. За өөрөөр хэлбэл шээсний сүвийг маань түрүү булчирхаа томроод ингээ хоёр талаас нь дарчаад байгаа шүү дээ. Тэгэхээр тэр дарцсан байгаа хэсгийг яраад хоёр тишээ тэлээд өгөхөөр шээсний сүв маань чөлөөтэй болно. Гэхдээ нөгөө шээс маань чөлөөтэй ялгарна гэсэн үг байх нь байна. За тэгэхээр энэ мис ажиллбар бол нэлээд үнэтэй байдаг. За нөгөө металл утас маань их орох тусмаа үнэн нэмэгдээд явждаг. За тэгэхээр тэр металл утас чинь хоёр талтай хосоороо орох нь шүү дээ. Нэг талын татаад хэлчих юм бол нөгөө талын татагдахгүй бол ямар ч үр дүнгүй. Тэгэхээр хоёр талд нь ингээ хос орон татаад ингээ буцаа суулгаад ингээ хавчаад явдаг. Тэгэхээр тэр утас маань олон орох тусмаа үнэн нэмэгдээд байдаг гэсэн үг. За тэгээд дараагийн түрүү булчирхаан томрлыг хийгддэг мис ажиллбар бол water jet гэж байдаг. За өөрөөр aquablation гэж нэрлэдэг. За энэ мис ажиллбарыг яг яаж хийдэг вэ гэхээр за эмч маань эход харж байгаад томорсон түрүү булчирхааныхаа за яг аль хэсгийг авах вэ гэдгийг тогтоогоод өгөх юм бол одоо тухайн төхөөрөмж маань усны өндөр даралтыг ашиглаад одоо тэр хэсгийг нь усаад зүсээд авчихдаг. За энэ маань маш богино хугацаанд хийгддэг. Бас маш их үнэтэй хийгддэг мис ажиллбар байгаа. За үүний дараагаар бас маш их хийгддэг мис ажиллбар бол Resume гэж байдаг. За энэ маань 2015 оноос Америкт хийгдэж эхлээд за 2023 оны 9 сараас ерөнхийдөө Солонгост хийгдэж эхэлсэн. За энэ маань яаж хийгддэг юм бэ гэхээр мөн шээсний сүгээр дуран оруулаад зүүгээр дамжуулан маш халуун уурын тусламжтайгаар түрүү булчирхааг үйл ажиллагаагүй болгодог гэсэн үг. За энэ Resume гэдэг мис ажиллбарын хувьд бол сүүлийн үед одоо Солонгост бас нэлээд хийгдэж байгаа. За энэ мис ажиллбарын сул тал нь гэх юм бол за энэ маань одоо мис засал хийлгэсний дараа шууд үр дүнгээ өгдөггүй, харин ч эсэргээрээ мис заслын дараа хавдах юм уу зовирууд нэмэгдэж байгаад одоо мис засал хийлгэсний дараа 1 3 6 гэх мэт ийм хугацаа өнгөрсний дараа зовирууд нь арилж үр дүнгууд нь гарч эхэлдэг. Бусдаасаа давуу тал нь юу юм гэхээр бэлгийн амьдралд одоо сөрөг нөлөө үзүүлэх нь бага байдаг. Дээрээс нь бусад төрлийн дурангийн мис ажиллбарыг одоо нугасны мэдээ алдуулалттай хийдэг бол Resume гэдэг мис ажиллбарыг хэсгийн мэдээ алдуулалттай хийх боломжтой байдаг. За дараагаар нь түрүү булчирхаан томрлын үед нэлээдгүй хийгддэг мис ажиллбар бол эмболизац гэж нэрлэдэг. За энэ мэн одоо түрүү булчирхааг цусаар хангаж байгаа артерийн судсыг бид бүглэж өгдөг ийм мис ажиллбар. Гэхдээ солонгосны эмчнэр бол энэ эмболизацыг бас тийм их хийдэггүй. Яагаад гэхээр одоо бусад дурангийн мис ажиллбаруудтай харьцуулах юм бол үр дүн бас тийм өндөр биш байдгаа гэж үздэг. За тэгэхээр хамгийн сүүлд нь саяхан ярьснаа цэгцэл үйл. За эрэгтэйчүүдийн түрүү булчирхааны томрлын үед бол эмийн болон мис заслын эмчилгээнүүдийг хийдэг байх нь байна. Эмийн эмчилгээ хийгээд үр дүнгүй бол одоо сая миний хэлсэн мис ажиллбаруудыг бол хийдэг байх нь байна. Тэгээд энэ мис ажиллбар маань өөрөө бас нэлээдгүй олон төрөл байдаг. Тэгэхээр тухайн эмч маань таны түрүү булчирхаан томрлын хэмжээ хэр их томорсон байгаа. За танд давхар давсганд чулуу өссөн байгаа мó гэх мэтээс шалтгаалаад танд одоо тохирсон мис ажиллбарыг сонгоод хийдэг. За тэгэхээр манай эрчүүдийн хувьд түрүү булчирхаан, үрвсэл, түрүү булчирхаан томрлоос болоод ингээд шээсний талын янз бүрийн зовир өгöd байгаа тохиолдолд эмнэлэгт очихгүйгээр одоо эмийн сангаас дураараа эм авч уу, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн ч юм уу, иймэрхүү юм аваад уугаад явсаар байгаад одоо нөгөө шээсний зовир маань бүр ихсээд шээс маань гарахгүй, давсаг бүрэн сулрахгүй, шээс маань дусагнах, за бүр ийм хэмжээнд нь хүргэсний дараа эмнэлэгт ирээд байдаг. Тэгэхээр энэ үед бол яа харахгүй хаалгаанд орохоос өөр аргагүй хэмжээнд хүрчихсэн байдалтайгаар ирдэг гэсэн үг байх нь байна. Тэгэхээр аль болох ингэж явахгүйгээр за тэр тусмаа та
50-аас дээш настай бол жилд юм уу 2 жилд нэг удаа заавалчгүй урологийн эмчэд үзүүлдэг байгаарэ. Яагаад тэгэхээр төрөв булчирхай томрол маань нас ахих тусмаа нэмэгдчихэд гэдгийг та нар бараг бүгдээрээ мэдж байгаа. За тэгээд дээрэс нь таны шээс тусагнах, шээс тасалдаж гарах, шээсэн хэрнээ дутуу шээсэн мэдрэмж төрөх, шүүн маш олоодаа босч шээх, иймэрхүү шээсний талын зовир асуудлууд танд байгаад байвал санаа зовох зүйлгүй урологийн эмчэд заавал очиж үзүүлээрэй гэж зөвлөмөр байна. За тэгээд бүгдээрэнд намжлалсыг баярлалаа.